За ямар ч тач авцсан юм чи угаая. Энэ дөр мангар том амар бэк банан заа. Яг үнсэж өгөх юм. Бананыг угаах шаардлагагүй юм чи ичидэх үү? Сайн уу? Сайн уу? Та нар сайн уу? Би сайн. Бичлэгээ эхлүүлцгээе. 100 болж ийн тийм үү? Зуны улирал эмэгтэйчүүд биднэрт лай болдог ганц зүйл гэх юм бол турах гэдэг асуудал байгаа. Турах шүү. Одоо жишээлбэл бид нэр зуны улирал палаж өмсөх хэрэгтэй байна. Мака өмсөх хэрэгтэй байна. Юп өмсөх хэрэгтэй байна. Мак өмсөх гингүүд энэ ингээд авгаа мах унжиж яах юм бол бид нэр мака өмсөж чадахгүй заа юу. Бид нэр ингээд юп өмсөх гингүүд гой бүдүүн байх юм бол бид нэр юп өмсөж чадахгүй заа юу. Хэрвээ чи эрэгтэй бол энийг ойлгохгүй л хэл та. Гэхдээ эмэгтэй бол ч угсаа ойлгосон байгаа. Эрэгтэй байх юм бол аль болох ойлгохыг хичээгээрэй. За ямар ч тач 7 хоног жимс идээд буруудах юм байхгүй заа юу. Энийг батлах зүйл гэх юм бол монголчууд бид нар хизээ байтлаа зуны улиралд махаар хооллдог байлаа да. Дануу цагаан айдгээр хооллдог байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бөөнөрөө жимсээ ханаас авах вэ гэхээр барсаас авнаа. Барс хаа. За би жимс авах гээд барс дээр ирсэн байна хараа. Жимс нарийн ногооны төв. Жимс авнаа. Түү нүл жимс өнөрч. Амар гоё өнөрч. Оо, тогн тасарчлаа. Хөөе, тогн тасарчлаа. Толгой их үү. Улаамаас. Лаач. Зэлт. Оо, тоггүй ямар сони юм тий. За. Тогн дүүсээ тасарчлаа. 2 том киви. Банан ийм олноор л байгаа юм уу тий? Жохон болгож болох уу? 3 ч юм уу? Тэгвэл 3 банан авъя хөө. 2 элэм авъя. За. Бид энэ өгчих үү? Маяглаад ганц торондоо тийчээ олон тороор яах. Йоо, их чин гэртээ ирлээ. Гадаа бүр амар халуун байна. 100 болчихжээ. Уусаа 100 л та. Октоодоо турцгаая. Нэрээ турцгаая. За би банан авсан. 2 яблок авсан. Киви авсан. Тэгээд хятад гүзэлзэг нь авсан. Энэ 8000 гэсэн заяа. Гэтэ би энийг авсандаа амар харамсаж जैन. Энэс амар нэг хоромж өнөртэй даа. Яа би бүр яг үнсэж өгөх юм. Бананыг угаах шаардлагагүй юм чи ичидэх үү? Өн ямар гоё хамттай банан вэ? За энийг сонирхолтой. Энэ болохоор 100% одоо жимсний шүүс шахдаг юм машин. Манайх нэг юм машинтай болчиход байгаа. Энийг бөөнөрөө ашиглая. За бөөнөрөө ямар тач алюминий шүүс гаргаад үзье. Би энд хэрцчихлээ. Бэрштэй. Энийг дагдаг юм байгацсан. Оо ийм шүүс өгж байгаа юм уу? Ийм жоохон уу? Бусдын дандаа юу гэдэг юм уу? Хаягдл гэдэг юм уу? Энийг угаагаад юу вэ? Шахаж үзье. Энэ үг нь гоё лээ. Гэхдээ хамаг жимс дуусах гэдэг болохоор болио. Бүр ямар ч үс болчихсон шүү дээ. Энийг бордоо болгуулах юм да. Тэнгэрлэг хөлөөд уяан дэмэн байна. Аргамжийн тоос дээлэн минь байна. За ямар вэ? Амар шинхэн байна. Йогурт хийдэг байжээ. Манад энэ вэс шүү. Орой юм хийж идэггүй. Ингээл өлөө оноос. Day 2. За 2 дахь өдөр би Март орлоо. Уцсан үзмийг хөлдөөгөөд идвэл амар гоё зайрмаг шиг санагдаад байдаг байхгүй юу? Одоо би зайрмаг идэхгүй болохоор усан үзм аваад тэгээд гоё хөлдөөгөөд идвэл зайрмаг идэж байгаа юм шиг мэдрэмж авнаа. Тийм болохоор усан үзм авлаа. Энэ одоо ямар нэртэй жимс юм болоо? Энийг авах уу болох уу? За авч. Надад ийм гүзээлсэн байгаа юм чинь чээр явчих. Нэг тань. За жимс идээд 2 хоног гэж байна. Өглөө бол би шууд сургууль руугаа явсан. Биологийн улсын шалгалттай байсан. Би хим биологийн гүнзгий болохоор биолог сонгож өгсөн байгаа. Газрын алхим гэж байгаа байхгүй юу? Тэгээд энийг идэж үзье. Явтай чи нэг сэм юм байна. Яа, сураад тийм би. Нуугач. Помидор шиг юм уу? Энд ч мөр яг помидор шиг амтагдах юм. Би өстө помидор идэж чаддаггүй. Бүр ингэж өгөөд идэв. Хайр мөнгө одоо гэрийнхэн далах өстө. Би юм усан үзм авсан шүү дээ. Тэгээд таллаж аваад хөлдөөцөө. Йоо бүр яг маргааш шиг байна. Хүүтэ. Хаагүйсэн шүү. Яа нэг шууд өлөрөө хаагана. Гэтэ орж ирээ шууд бичлэг хийгээгүй шууд энийг угаачаад хөлдөөгч нь хийчээд тэг хідэн мэйл бичих шаардлагатай болоод тэгээ сая мэйл бичиж дуусчаад бичлэг хийж байна. Амар гоё мөсөн маргуужинтай адилхан гэх юм уу? Юу мэж хөлдөөцсөн болохоор амар гоё.
Өчигдрийн банана идэ. 2 киви байна. Өчигдөр 2 алим авсан, нэг нь хэрэгсэн, нэг алим нь байна. Тэгээ бас өчигдрийн гүзээлцэг нь байна. Гүзээлцэг нь банантай. Бүсүү үзэн банан хоёр яаж авдагдахыг харъя. Надад ийм банантай сүүп байна заяа. Гэт марах юм. Ууч хүн сорвол байхгүй. Йоо, галзуу. 1 hour later. Би тэгээ сая дигүүрээс цангис бургацаатай самар цангис энэ төр авсан. Хичээлээ хийх хэрэгтэй. Тэгээ манай том их жижигтэл миний дүн дээр амар фокус өгдөг заяа ингээд. Бүр ингэ миний дүнг баг ингэ бөөрнгөлж харан заяа. Миний улсын шалгалтын дүнгууд бол бүгдээрээ A байгаа. Өнөөдрийн өгсөн улсын шалгалтын дүн бол арай гараагүй байна. Орой гарах байх. Тэгэхээр би одоо хичээлээ хийлээ. Миний шинэ харандаа. Тэгээ миний шинэ дэвтэр. Нэр unboxing хийх үү? Гонаас зүгээр гялгар уутнаас нь шууд харж яах тий. Галзуу. Conversion дэвтэр. Тэгээ миний conversion шинэ харандаа. Миний цамц бас conversion байна. За ээж намайг угаасан хувцас гаргаарай гэсэн. Угаасан хувцсыг би хатаагчин дээр авчиад хатаагаад ингээд ингэх хэрэгтэй. Баяртай. Day 3. Одоо бөөнөрөө сургууль руугаа явцгаая. Сургуулиасаа гарчлаа. Одоо би дэлгүүр гарч жимс авнаа. Ямар жимс авах уу? Одоо хаашаа орж жимс авах уу? Ямар ч нэг газар орноо. Орохдоо хэлье. Эмээн жинхэнэ гоё хөдөөний тараг уу? Сахаргүй? Тараг мөрхөд. Гоё тараг байгаа. Энийг авах уу? Энийг авъя. Би бүрээ баяртай наа. Йоо. Дэлгүүрт иймэрхүү тараг зардггүй шүү дээ. За, одоо гис хэдэн жимс авчээ. Тэгээ гэрлэг очиж идэ. Өнсөж өглөө миний гиз бүр ингээ хонхоогоод бүр цаашаа орцсон за. Хэлээр нь авахгүй, жоохны авах юм. Хад хийж өгөх үү? Тэр авчаа. Тор өгчл би авнаа. 5-400. За. Барсад жимс ногооны юм төв аягүй ихэд юм байна. Барсаас гоё жимс аваарэ. Йоо, энэ бүр аягүй амттайсан. Амар гоё мөсөн марууж шиг гэх юм уу да. Гоё хүүтийн мэдмээр энэ гадаа бүр амар халуун билээ. Устайгаа иднэ. За их ч юм гоё мэдчихээн. Йоо энэ тарган зүгээр амар гоё. Энэ тарга бардгүй. Амар эсгэлэн. Айгу үеиг юм байна. Айгу тослог гэх юм уу. Би одоо хэдэн килограмм ассан бол манад жин алгалтай харамсалтай. Тийм. Жин байсан бол жингээ үзээд явахгүй юу? Даанч манад жин алга. Ээжээ үзчихвэл гэртээ жин авъя. Жин үздэг жин авъя. Day 4. За би өргөл орж ирсэн чи юм сонирхолтой мандринтэй таарлаа. Энэ доо өрөл шиг одоо соод юм мэдхгүй зам юм. Сонирхолтой энийг чухал гоё амттай болохгүй юм яадаг л үү. Орос мандрин гэж байгаа байхгүй юу? Энэ хятадууд нэг юм мэдээд идэв. Тамтай чинийг аваад үзээ амар сонирхолтой санагдчихэ. За дөрөвдүгээр өдрийн байдлаар надад эдгээр жимснүүд үлдсэн байна. Энийг өнөөдөр авсан мандрин, энэ миний идэж чадахгүй байгаа жимс, тэгээд хөлтөөс хөлтөөгүй 2 ус үзэм, тэгээд hidden berry, тэгээд тараг, тэгээд алим, тэгээд киви, тэгээд энэ юу лээ? Cherry, хөлтөөс нь cherry. За эднэрийг ашиглаад ихгүй бол ингээд эхнээсээ муутах гад байна. За дээрээс нь гоё мэдээтэй 4-р өдрөөс эхлээд бөөнөрөө спонсортой болсон. За энэ болохоор хийжүүлсэн уснууд байна. Энэ болохоор Vitafit-ийн Bubbly гэсэн нэртэй ус байна. Энэ болохоор тортой, тэгээд ус үзэмтэй. Тэгээд энэ болохоор алимны амттай хийжүүлсэн ус гинэ. За энийг ашиглаад бөөнөрөө ямар тач гоё смути ч юм уу ямар нэг юм хийж ууж үзье. Тэгэхээр энэ одоо яагаад ингэдгийг би сайн мэдэхгүй л амтны шавьдуулахгүй тулд ингэдэг юм уу эсвэл илүү шүүслэг байлгах гэдэг ингэдэг юм уу би сайн мэдэхгүй байна. Ямар тач угаагатхыг. Турсхыг чи хуулах цаг иржээ. Яасын хөөдөс өрүүлдтэй юм чи? Хуулаад өгөл та чамаг. Яасан юм хэлээд ойлгодгүй хөвгдүү чи гоё. Ийм бол амт байхгүй юм байна. Шүүслэг тэгээ болоо. Энүүнээр бөөнөр ямар нэгэн шейк шиг юм хийж ууцгаая. Тийм. Витамин C-ийг нөхцгөөе. Миний хөлтөөс ус үзмнийг л эвгүй харагдаад байгаа болохоор ямар нэг юм хийж ууя.
За одоо арай өөр төрлийн смути хийж ууцгаая баахан berry. Андуудаа энэ миний батганы наалт шүү. За тэгээд энд батг гарахаар би батганы наалт наацъя. Энэ хөлтөөсөн жимс болохоор миний смутиг аим гоё хүйтэн болгоно. За одоо пичтэй хийж усаа хэрэглэе. Энэ болохоор тэг калори болохоор турж байгаа хүмүүст их зүгээр гээд тайлбар дээрээ бичсэн байсан. Түрүүний хийсэн смутигээс энэ бүр хамаагүй гоё амттай байна. Орой боллоо. Манай их чиг хараад байгаарэ. Намайг 7 хоног жимсээр холцохын дараа ингээ нэгэн зэрэг 4 юм тарг ууцсан. Йогурт ууцсан. Миний хийсэн энэ смутиг ууц. Тансгаа. Айгу тансгт. Айгу тансг. За би унтлаа. Жимс идэ 5 өдөр болсон байна. Миний өглөөний цай алим буюу жимс тэгээд алимтай хийжсэн ус. Юу чигээд байгаа. Мэдгүй ингүүл одоо сайн л хэлгүүт. Өнөөдөр хідүүлээ шинэ жимс авахгүй. Маргааш авна. Өнөөдөр зүгээр байгаа жимснүүдээ идээд дуусгая. За их чинь өөртөө нэг иймэрхүү урлагийн бүтээл хийлээ. Нах энэ зүгээр юу шүү заа нөө өчигдрийн тараг. Тийм тэгээ зүгээр киви зүсээ тавьчихсан. Надад дахиад нэг киви байгаа. Тэгтээ энийг хадгална. Энийгээ эцгээе. Анас. Ёо уншиж өгч. Ёо жимсээр 7 хоног ингэж байх юм бол дор аяж 100 гаруй мянган төгрөг хэрэгтэй юм байна. Би баяр энэ хэдэн жимсээр авах нь баг 100 мянган төгрөг үүтлэх хөө. Ёо гол орлоо. Толгой өвдөд 6 дахь өдөр. Ани бид хоёр гэрээсээ гараад одоо том сорох гэж байна. Том сороод жимсийн смути авч уулаа би. Тэгээд ани надад шүхэр барьж өгч байна. Гадаа амар халуун байна. Гадаа маш халуун байна. Одоо би ямараар гүөх үү? Хөлгөөр гүөх үү? За. Инстаграм өгтөч үгүй заяа. Зүмхлэрээ. Амар халуун байна тий. Амар халуун байна. Бүр маш халуун байна. За амар халуун байгаа болохоор том шин гадаа суучлаа. Би манготой смути тэгээд анат нэрстэй смути авсан. Хүлээж байна. 6 дахь өдрийн хамгийн ихний жимстэй уух юм. Гүн байна. Энийг өглөө уусан юм байна. Дууссан. Мартас жимс авч идэх гэсэн чинь дандаа өмнөх өдрүүдэд авсан жимснүүд байгаад байна. Идсэн жимснүүд байгаад байгаа болохоор авахгүй. Өнөөдөр компот авч идцгээе. Алийг ах уу? Энийг үү? Зэник. Бахан сахараар хооллоод байгаа юм уу хээ. Жод мөн сахар үстэй. Яа би баг 2 цагийн цугаад хичээл хийж байна. За энэ жолооны курсын хичээл би нэрээ жолоонд сууж байгаа. Тэгээд онлайнаар сууж байгаа. Дөнгөж 12 дугаар ингээ төгсөөл ээж би төгсчлөө. Би ингээ бүх сургалтуудаа амжилттай төгсөөд ингээ 12 дугаар ингээ амар баяртайгаар төгслөө гэдгсэн чи ээж. Уучлаарай миний хөө жолоонд суугараа гэж тэгж байгаа юм чи. Би нэрээ бох явсан. Одоо жижилж байна. За маргааш сүүлийн өдөр маргааш уулзъя. Би одоо нэг юм мэдгүй. Хулганы одод олчжээ 6 дахь өдөр дээрээ тэгснээ сая бүтэн компот идэнэ. За одоо нэг юм мэдгүй. Одоо тэгээд яэштэй бэлдээ тэгээд унтлаа. Баяртай. Маргааш уулзъя. 2 hours later. Йоо хурдан өглөө болсон. Одоо би хичээлийг унтлаа. Чанга юм байна шүү. Оролдож үзэх гэж байгаа бол үнэхээр чанга юм байна. 7 дахь өдрийн өглөө болсон байна. Өглөөний минь одоо би хичээл рүү явах гэж байна. Өнөөдөр бол миний 12 дугаар ангийн хамгийн сүүлийн хичээлийн өдөр болохоор би форма бүрэн бүтэн өмсөөд явахаар шийдсэн. Өмнө нь дандаа зүгээр хүүдийн өмсөөл тэгэл юг өмсөөл явчихдаг гэсэн байхгүй юу? Энэ удаа зангаа зүгээд ингээд цэнхэр цамц өмсөөд явах гэж байна. Дахиж надад энэ ерхий боловсролын хичээлийн цамц болон форма өмсөх ямар ч шаардлага байхгүй болохоор энэ хичээлийн цамцыг аягүй гоё дурсгалтайгаар авч үлдээ гэж шийдээд ангийнхаа хүүхдүүдээр яг өөрсдийнх нь нэрийг ч юм уу өөрсдийнх нь гарын үсэг өөрсдийнх нь одоо өөрсдийг нь илтгэх ямар нэг юм ангийнхаа хүүхдүүдээр зуруулаад энэ хүү цамцаа дурсгалтайгаар авч үлдээ гэж бодсон. Одоо л ерөөс юу ч идэж уугаагүй байна. Ямар ч тач усаа угаад имээ угаад гарнаа. Яа яг момент дээр. Францаар амжилт хүсье шин. Йоо галзуу юм. Энэ болохоор үндэсний ихээр ад жаргал хүсье. Тэгээд чами эрдэнэ. Өөрөөр нэр бич юм уу? Тэгчээ. Сармос. Сайн уу гэж бичдэг хөө? Сайн уу. Юугаар Польш руу.
Чехэр юу та нарт юу юм бэ юу? Найзууд хэлний мэдлэгээ гайхуулж байна. Орсоор юу нэ? Хайртай шүү. Хайртай шүү. Юу манай найз чи бүр хилтэй юм бэ яасан. Галгал. Яа галгал. Thank you. За манай найз хоолнд айгуу дуртай. Тэгээд хоол гэж бичиж байна. За бид нар бүгдээрээ дахиад жилд төрсэн хүүхдүүд тийм болохоор манай найз үндэсний хүчээр дахиад жил гэж бичиж байна. 2005 он гэж 2005. Тэгээд хэдүүлээ чинь class of 2023 штэ. 23 онд төгсөж байгаа юм бас 23 он гэж бичиж. Хоёр. За нэг бүгдээ амар хурд учиртай бичлээ. Нуруунд дээр бол дандаа хэлний мэдлэгээ надад гайхуулсан байгаа. Дахиж энэ цамцыг өмсөхгүй юм чинь ингээд хадгалаад байна. За одоо 7 дахь өдрийн жимсийг очиж байгаа. Блүүберээ бүр амар идмэр нэ. Эний авлаа. Би бүр амар луун идмэр байгаа болохоор луун авлаа. Луун авсан. Тэгээд berry авсан. Тэгээд болоо өнөөдөр юу ч аваагүй. Луунгаа угаагаад харьцлагчлаа. Луун түүгээр нэг хэм гоё. Яа. Ээж намайг түүгийн луун баг идж байгаарэ гэсэн. Цагаан орхотдаг илүү. Би яагаад ч багасаа луун идээд үссэн болохоор гоё юм татаад идэв. Нэрээ нөгөө өмнөх влог дээр дүүтэйгээ хамт ээжтэй гэдэг киног үзсэн шүү дээ. Тэгсэн чинь манай дүүгийн аав ээж хоёр яг тэр киног өнгөрсөн 3 сар кино чатраар үзсэн гэж илээ. Кино чатрт үзсэн гэж илээ. Тэгэхээр кино чатрт 3 сард нээлттэй хийжсэн кино юм шиг байгаа юм. Энэ амар гоё байгаас тээ. Тэг би ямар ч тэр киног үзснээс хойш ээжтэй муухай хандж чадхаа болцсон. Зүгээр л амар сэтгэлд орсон байгаа болохоор яриад байна л да. Альцгеймерийн өвчнөний талаар би мэддэггүй байсан, мэдэж авсан. Ерөнхийдөө бол одоо ой санамжаа алдахтай ерөнхийдөө бол төстэй гэх юм уу. Би нэг сайн ойлгохтой тайлбарч чадахгүй ямар ч тач бүх IPTV-ээр орсон байсан. IPTV гэхэр ч одоо Univision Dish, Look өөрчөө хэдүүл Sky Media би сайн мэдгүй нь ямар ч тач тэднэрээр гарч байгаа байх юм тач би Univision-ээр үзсэн. 2 hours later. Намайг юу ийснийг харах уу? Шорлог хийсэн. Хя. Энэ хийж усан шүдэнд үзүүлэх сөргөнөлөө ерөөсөй байдаг юм лээ. Тэгэхээр шүдний аппараттай начиг дуракуудад их хэрэгтэй ус гэсэн үг ээ. Надад бүр зөндөө жимс үлдсэн харах уу? Нөгөө нэг мандрин өчигдөр хэдүүлээ 2 компот авсан шүү дээ. Тэгээ шүн жоохон өлсөө тэгээд жоохон задлаад итсэн юм аа. Шүн тэгээ бичлэг хийж чадаагүй амар үлэн царайтай тэгсний амар өмсцэн амар тэнийг харагдаад. Өнөөдрийн авсан нэрс тэгээд киви тэгээд ус үзэн байна. Энэ жимснүүдийг идээд өнөөдөр бол хангалттай цад чинь энэ 7 хоногийн турш надад тулгарсан асуудлууд гэх юм бол би бүр ингэ зүгээр байж хата хөлрөөдсэн. Одоо ч гэсэн би ингээл халууцаал хөлрөөдэн заяа. Гадаа хэдийн халуун байгаа ч гэсэндээ би ингээ шүн унтаад сэрэнгүүд ингээд хөлөрт сэрээдсэн. Тэгээ би ингээ шууд өглөө босоод усанд орох шаардлагатай болоод байсан. Тэгээд дээрэс миний 2 хөлийн шилб амар татсан. Тэгээ надад ямар тааж олон сөрөг шинж тэмдэг эвлэрсэн болохоор би энэхүү одоо дэглэм гэхүү чаленж гэхүү энийгээ та нарт нэгтээж зөвлөөд аймааргүй байна. Ямар тааж жим бол хассан. Энэ дэглэм жимсээр амьдрах энэ надад ерөөсөө нэг тийм тохирсонгүй гэж би бол үдэж байна. Яа гэвэл би бүр амар хөлөрдөг болсон. Одоо жимсээр амьдарч байгаа нь том сургамж болон том чаленж боллоо гэж үзлээ. За тэгээ миний энэ бичлэгээ дуустал үзсэн чинь маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцай түр. Баярлалаа. Уллакоролиг ауратик варигтон стагаgun болоо утгон хүртэл дахиад астом тагчдаг дахиад гардгийн болоо